Сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Нээлт таараа юм энэ удаагийн хөдлөлт эхлэх бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ одоо ер нь таны амьдрал те юу болоод байна? Яавал дээр байна? Яагаад ийм үйлдэл болоод одоо үйл явдал болоод байна? Яаж гаргалгаа нь юу явах вэ те? Тэгээ тэрэндээ цахиусан тэнгэр болон энергийн одоо чекээ одоо хэдүүлээ харцгаая. За юу яаж шүү дээ хөө? Бараг энэ жилийн нэлээд сүүлийн одоо юу гэдгийг сорилын үе явж байгаа шиг байна. Одоо нэгдүгээрт намарч болох чинь, хоёрдугаарт бас зарим үсгнээсээ одоо жоохон паахтлах юм юм болоод байна. Ер нь энерги урсгал нэг талаас жоохон сонирн байгаа шүү. Тэгэхээр хэдүүлээ жоохон бас амьдрал юу гэж яаж гэдгийг сайн мэдчих байхгүй бол гинти юм болох. Гинти ямарваа нэг юм өртөж гэж юм уу те. Эсвэл хүнтэй муудалцах болохгүй байсан зүйл муудалцах юм уу. Тийм болоход ихээр хэвчлээ харцгаая. Яах нүгээр. За 3 хөзөр байна. Аль нүдэн тусгаас сонгоорой. 3 2 1 эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань нар хөзөр. Нэгдүгээр давгүй шүү. За нар бол таараа өдрийн хамгийн сайн хөзрүүдийн нэг бол яалтчгүй мөнөөс бол мөн. Одоо хөзөр дээр нар байна, хүүхдүүд байна те. Нарны алтан цацраг бол болж байна. 2 3 утгатай. Нэгдүгээр ерөнхий амьдрал чинь бол их тийм гоё азийн үе эхэлж байна. Их азтай, одтой хүчтэй сайн сайхан юм хийх. Одоо ингээд нэг хэсэг бол үнэхээр тийм хатуужтай юм хийж болохгүй баллаа үед байсан бол одоо ер нь тэрнээсээ гараад яг сайхан үр дүнгээ болгоод давхар зүүн совин гоо сайхан сонсоод тийм яг их аюулсаа мэдээж явбал маш сайн юм гэж гарч иж байгаа юм. Нэгт хоёрдугаар аль болох тийм эерэг ер нь байж эерэг мэдээ сонсоод эерэг юмыг сайхан хийгээ явж явах нь бас өөр чинь өндөр үр дүнтэй мэд хөзөрөнд гарч байгаа юм. Энэсэндээ одоо байгаа амьдралаа аюу тийм эерэг сайхан байлга эерэг нэрийг орж ирж хахад та бас сөрөг байх гэж юм эсвэл угийн нөө нэг юм уг сүнсэн сөрөгдөг болох ч юм уу байх гэдэг. Үгүй харин бүр тэр туснаа та жоохон одоо эерэг байгаад эерэг аюу сайн байх нь маш одоо байж бүх юм аюу сайхан болж юмж аюу сайхан бүтгэж амны бэлгээс аштын бэлгээс сайхан явах юм гэж харж байна. Хоёрдугаарт нар өдөр чинь нар гараа яадаг үлээ бүх амьдралын сайн болон муу тэгээд буруу болон зөв харагддаг. Тэгэхээр яг эргэн тойрны бүх юмаа хараач. Энэ юу гэдгийг зарим тохиолдолд нар бас яг нэг 30% сайн хөзөр гэхээсээ нэг тийм асуудал проблем шийдэх хөзөр байгаад тийм. Танд бас жоохон шийдэх ёстой асуудал уу, шийдэх ёстой жоохон проблем уу те. Энийг шийдэхгүй бол болохгүй, энийг ингэж гарахгүй бол болохгүй гэсэн зүйлсүүд овоо хэд бол байх шиг байна. Тэртэл дээрээ ер нь жоохон яг нэг нүүр тулаас нэг хийсэн шиг үр дүн гарвал гаргасан шиг тийм анхааруул ямар вэ гэдэг хөзөр нь гарч байгаа юм. Амьдрал юун дээр тогтдгийг үнэн бодит байдалтай одоо суур дээр тогтдог. Таны амьдрал ялангуяа тэрэнд тогтдог. Та нэг бол тийм үннээс зогтож чадахгүй эсвэл худал зүйл дээр суур хийж чадахгүй. Тэр чинь угаасаа юуг үзвэл эмх замбараг үзвэл та харин тэрнээс зогтоох гэдэг байх магадлал байгаад байгаа учраас юу гэдгийг мянга эерэг байгаа юу ч гэсэн нар гарлаг яг үүндээ одоо юу гэдгийг нар л гарч байгаа байхгүй. Тэрээс бидэнд бол тийм юу биш одоо үйлдэл хийгээгүй гэх юм уу. Тэгэхээр нөгөө талаас 3 тутах шүү. Нар гарсан хөзрийн 3 тутах нь мянга ингээд дэлхийд одоо таны энерги гоё болоод АЦВ-гээд гоё бай гэж байгаа ч гэсэн та бас магадгүй одоо яг энэ азтай завшаантай зүйлээ сайхан ашиглахгүй нэг л их мөрөөдөх ч юм уу эсвэл амьдралын сайхан мэдээ өгөх ч юм уу те бас харьцангуй бүрэн потенциалаараа байж чадахгүй байх магадлал юм бол байна. Тэгэхээр ер нь нэг жоохон итгэвхтэй байвал ямар вэ те итгэвхтэй яг хүсэж байгаа хайртай хүнтэйгээ нийлэх ч юм эсвэл хайртай бодлогоноос салах ч юм уу эсвэл ажил төрөж байгаа амбицтай байдаг ч юм уу те нэг жоохон хиймэрл ундаагаас сэргээсэн сүрд нүдээ дуудуулсан. За Христийг одоо бурхан ширнаасаа гүйдэг ч юм уу яадаг те тийм маягаар байж асуудлаа шийдэж ер нь явахгүй бол мянга зэвгээд байгаа хэрнээ та бас дими байгаад магадлал байгаад байна шүү. За одоо харин яагаад энэ зүйл болов? За тэгээ энэ зүйлсүүдээр бас одоо нэг тийм анхаарах зүйлс юу вэ? Одоо хэвлээ харцгаая. 7 сэлэм. Энэ хөзрийг сонгосон хүн та ер нь юмыг аргалаа сурцсан. Эсвэл одоо юу гэдгийг нэг тийм
алхуураад гэх нь хайшээ. Эсвэл амьдралаа хийх ёстой хамгийн чухал зүйлсээ хойшлуулаад сурцсан хүн байгаад байна. Тэгээд яхаар яг тийм бас гоё гарч байгаа үр дүн байхгүй. Ахтаас амар бас тийм алдж байгаа юмгүй нэг л их тийм нөгөө нэг гүрээдэг хүн гүрээдгээрээ л тэгэл дууслаа гэдэг шиг юм болоод байна. Яг уу нэг хэсэг гүрэх хэрэгтэй байсан үнэхээр одоо амьдрал хэцүү те байсан. Одоо тэр чинь дууссан. Одоо бүр харин бүр та ингээ сайхан үр дүн гаргаа, зоригтой сайхан үзээ те юм сайхан болгож бүтээгээд одоо мөнгө цаасаа сайхан хариуцдаг юм эсвэл ажил төрөлөө сайхан болох бүрэн потенциал байгаад байгаа атал та нэг л тийм дэми байгаад за тэгээд нэг хоёрын хооронд нэг тийм хурган залжин ч юм уу нэг тийм жижиг юм дээр жижиг чулуу хөдөлгөөн яг том чулуугаа хөдлөхгүй байгаад байгаа юм биш шүү. Тэрнээсээ болоо те бас тийм хідэн зүйлүүд анхаарах гарч ирэх зүйлс бол нэгт байгаад байна. Заяа. Тэгэд 7 сэлэм гэдэг чинь өөрөө бас юу гэдгийг одоо таны эргэн тойрны хүрээлэл гэдэг зүйл чинь бас жоох нэг юм одоо залжин гэх юм уу эсвэл аргалаа сурцсан гэх юм уу эсвэл та эргэн тойрны хүмүүсээ жоох тийм аргалаа сурцсан байх магадлал байгаад байна. Ийм учраас яг бид ашрамт хэлэхэд шүү. Ууг нь бол яг гэдэг юм жоох шиг гаргалгаар болоо аргагүй гэхдээ хэлчихье. Жохон орчин нөхцөлтэй солиход бол надад гэмгүй санагдаж байна. Гэхдээ орчин солино хэрэг шууд алс сол явах ч юм уу гадагшаа цэцгэж явах ч юм уу эсвэл орон байраа нөөх биш. Ядч нэг юм таньдаг найзалдаг нөхөлтөд хүрээллээ ер нь нэг жоохон болж үзэхтэй. За бас нэг жоохон тийм аятайхан зүйл рүү бас орж үзэх. Нэг тийм хоёрын хооронд хүсэхгүй, яахгүй, ихгүй байгаа зүйл дээр ормооргүй байна. Зүгээр хийх гэсэн юмаа сайхан хийгээд болгоё гэсэн юмаа сайхан болгоо явчихад айгүй болохоор юм шүү гэдэг хөтзөр энэ дээр ингээд гарч байгаа юм аа. Тэгээ бас нэг юм байна. Ер нь нэг энүүхэнтэйгээ ярьчих. Яг гой боломж танд ингээд орж ирэхэд та яагаад өмнө нэг юм үйлдэл явуул ер нь болж ирсэн үү? Яг нэг амьдрал гоё боломж гарч ирээ те. Юм хий барий гэхээр яг та нэг л болдгоо ч юм уу. Тэгэл бас ингээл амьдрал хэцүү үед бол бараг тэгэхэд би ингэсэн байсан бол би болчихгүйс. Тэгэхэд би ингэсэн байсан бол яаж гисэн гэдэг тийм бодол яриа танд байдаггүй. Тэгвэл тийм зүйл дахин болох магадлал байгаа шүү. Хувь хүн ер нь энэ нэг юм үр дүнгүй балай байдлаа дасцсан дараа нь тэрэндээ ингэсэн бол гоё байсан тэгсэн бол гоё байсан гэж ярьсаар байгаа бас сурцсан байх магадлал байна. Тийм учраас юу яана жоох нэг үр дүнтэй юм хий яг үр дүн гаргая асуудлуудтайгаа тий яг үр дүн гаргасан зүйлсээ нүүр тулаа явж гэвэл маш сайн одоо байж заа юу. За харин одоо яг яавал дээрээ гэдгийг одоо харъя. За зоосны хүлэг баатар жинхэнэ гаргалгааны өдөр шүү дээ. За зоосны хүлэг баатар гэдэг хөзөр бол таараа өдрийн 4 хүлэг баатар дундаа хамгийн тогтвортой тайван хэрнээ хамгийн зогсолтгүй явдаг хөзөр. Энэ хөзөр айхтар тийм яаран сандран одоо тийм дайсны өдөөс хамгийн түрүүнд дайрд майр төрлийн хүн бол биш. Гэхдээ хамгийн үр дүнтэй хамгийн шийдвэртэй зохилтыг хийдэг хамгийн бас тайван хэрнээ үр дүнтэй зүйл юм байна. Энэ зоосны хүлэг батарт айхтар бас тийм гоё харагдъя бай. Одоо тийм сүр жавхлант баймай гэсэн юм нэг байдаггүй. Оронд нь зэрэг үр дүнтэй бай. Яавал бас моринд амар байх үү те. Тэр талаас нь нэлээ боддог төрлийн хөзөр байгаа юм шиг заа юу. Юу би ярих гэдэг вэ гэхээр айхтар юмыг нэг дор болгоё бүтээ. Заавал нэг юм шууд баяжээ, шууд саятан болъё гэхгүйгээр зөвхөн баг багаар үр дүн гаргавал ер нь өөрчлөлт зөгтөх юм байна. Өөрөө чинь ер нь баяжих зүйл хурдан баяжихгүй. Харин баг багаар удаанда тий нэг одоо хэдэн жил аюу тийм тогтвортой юмыг хийж бүтээж болгох нь өөр чинь аюу сайн зөгтөх юм байна. Тийм зүйлэр аюу сайхан төвлөрч, аюу сайн холыг хааж тэрэндээ ихсэн одоо яг таарсан үйлдэлүүдийг хийж таарах одоо юу гэдгийг зүйлсүүдийг хийж баг багаар тоосгоо өргөх нь өөр чинь аюул зэрэг зогсдог юм байна. Тэгээд бас хийх чадвар чинь маш тодорхой бөгөөд барьцтай байх хэрэгтэй. Бас ойрхон байх хэрэгтэй. Заавал бас тийм амар хэцүү яах гэдэг шаардлага байхгүй. Зөөр нэг хөнгөн хэмжээний тийм зорилго тавьчих. За тэр дээр зорилготой өдөр төрөх бол юм чинь тийм. Эсвэл бол 7 хоногт нэг ийм зүйлийг заавал их бишээр баг баг юм хийе гэж явж байхад маш сайн байна. Ялангуяа юу шүү. Бас одоо хүмүүстэй харьцдаг хүмүүст хэлэхэд бол хайр дурлал тал дээр бас энэ хэмжээний юм хийхэд бол аюул зөв.
Тэгэхгүй бол шууд хайрлсан, шууд уурлан, шууд бүх юм болно гэхгүйгээр тайвшир цав хугацаа айлтаа өгөөд бас бодох цав хугацаа өгөөд би ер нь өмнө юу дээр алдах тий. Одоо өмнөх алдаа маань юу байв? Одоо ирээдүйд бас ийм алдаа гарах боллоо. Би юун дээр анхаарах хэрэгтэй? Яавал би дараа дарж илүү тийм алдаа гарахгүй хосын харилцаач вэ? Хувийн амьдралч вэ? Бизнес ажил мөнгө цаасч вэ? Тэ? Аль тал дээр нь холыг харсан тэрэндээ үйлдэл хийх нь маш сайн байна. Тэгээ хамгийн чухал зүйл гэвэл хит мэдрэмжэндээ авч болохгүй өөрийгөө тайвшруулсан, өөрийгөө бас гоё амраасан тэ? Тийм төрлийн байвал өөрчлөн үнэхээр тийм дажгүй зохицолтой юм байна гэдэг хөтзөр энэ дээр ингээд гарч байгаа юм аа. За тэгээд цаашаа хамгийн сүүлд нэг гоё мэлээ. Зоосны хаан бол зоос буюу одоо илүү танд тийм юу ямар байна? Одоо өөрийн хүсэж байгаа амьдралынхаа төлөө зүтгэж гэж би бол хэлмээр байна. Тэгэхгүй бол та гүрийгээ сурцсан хүн байгаа тийм. Тэгээд өөрийнхөө хүсэж байгаа амьдралыг бүтээх бүрэн потенциал яадаг гэдэг зүйлс бүрэн байдаг хэрнээ та тийшээ нэг л хөдөлж чадахгүй байна. За тэгэхээр тийшээ хөдөл шүү. За одоо гаргалгааны нарийн зүйлсүүд өгөө орцгоё. За ялчгүй сар үзэр болон одоо сар үзэр сарны хэлмэд болон жаажмент шүүлтийн үзэр. Хувь тавилан таныг миний өгшөө. Найзуудаа. Найзаа. Энүүх нэг ойлгоно жоохон болон дөрөд яриа тамхилаа. Тэгнэ хэлээ. За яа. Хувь тавилан өөр чинь сориод байна. Хувь тавилангаас үе үе өөр чинь нэг юм гоё боломжийг өгдөг юм байна. Гэтэл мань хүн энэ боломжн дээр суйрлахаас илүү энэ боломжийг гоё сайхан үе гэж хардаж юм эсвэл өөрт итгэлгүй байгаад байна. Ер нь өөрчлөн төрлийн нэг юм хэдүүлэн төсөөлье. Одоо нэг юм амар хөрөл байд юм да. За зарим зааланд би хаалуулсан. За дүүс. Одоо юу яадаг? Нэг тийм намхан туранхай жоохон майр тийм лаг гой битээ биш зөөр л юм тэгээ царим мотой гисэн ирнэ бүр амар тийм лаглаг залуучуудтай яваал амар лаглаг залуучуудтай ингээл юм гялцгаас үргэлжлэн ч юм өсөлж явцсан байж идэг. Нэг гэсэндээ яг тэр хэмжээний өөртөө ихтэй байна заяа. Гэтэл яг ойрог гоёуд нь одоо би яадаг вэ? Намаа яах болов? Эсвэл би ингэж байна. Би эсвэл яана ингээд одоо би иймтэйгээд лаг мөдөдүүдийг ч гэсэн бараг л юм нөө анатоми биологийн гажиг мажиг гэдээ бас суулталгаар хийж болно шүү дээ. Яг тэр шиг таны төрлийн хүмүүс дэндүү тийм сул талаа их хараад давуу талаар төлөхгүй. Гэтэл night meditation тийм хүмүүс байдаг гэвчтэй нэг одоо нэг бүдүү ахтар байдаг шүү дээ. Амар өөртөө ихтэй. За бас тийм сонио хүмүүс байдаг шүү дээ. Бас амар өөртөө ихтэй. Тэгсээр хамгийн амар нь тэрэн заримдаа биелдэг. Яг тэр шиг өөртөө ихтэй байдлаар амьдралаа хамгийн хүсэж байгаа зүйлс рүү дайрч тэгээд бас тэрийг сайхан өөртөө ойлгуулж яваарай. Бас хамгийн гол нь өөртөө яриараа. Ягаад гэвэл энэ чинь зүүн совин болон хувь төлөвлөгөөс орж иж байгаа зүйл байхгүй юу? Гэтэл та энийг юу яагаад байна? Үл тоохоос гадна бас энэ боломжуудыг ашиглахгүй байгаа юм. Тэгэхээр магадгүй дараа төрөлтөө ч гэсэн бас нэг ийм түй чортгдсан бас юм хүнд орох магадлал бол байгаа заяа. Тэр тал дээр л нэлээд сайн анхааруулъя. За хоёрдугаарт. За 8 сава. Энэ үсээ савсан хуудаа ер нь нэг зожигроод хэрэггүй юм байна. Танд зожигрох угаасаа зогтөгчгүй юм байна. Тэ угаасаа зожигрооч дэмий юм байна. Яагаад вэ гэвэл юу яагаад вэ? Энэ үсээ сонсон хүн та одоо амьдрал дээрээ их хөдөлгөөнтэй хөнгөн бас аюу тийм гоё энергитэй газруудаар явж тэ нэг хэрвээ бүтггүй газар тийм сонин энергитэй таныг тийм 55% байдал оруулдаг газар байгаа бол та тэрээс шууд холдоо явчихдаг. За тэгээд их тийм сонин хүмүүс байгуул тэдэнтэй муудалцаад яах вэ гэж заавал тийм хэрүүл гарахгүй зөв лайлаг орхичдаг ч юм уу те. Эсвэл хүмүүс таны тэнийг юм шахаад байвал тэрээс нь зайлигаар явчихдаг ч юм уу асуудал шийдэх ч юм аль болох тийм хөнгөн асуудлаар аливаа юмд хит хөндөр цохгүйгээр явж чаддаг төрлийн хүмүүс та бол уг нь байна. Тэгэхээр та тэрэн дээр анхаарахгүй байгаа учраас тэрэн дээр одоо яахгүй байгаа учраас их тийм хөндрүүлэх ч юм уу эсвэл ингэчээ төвчөө гэж бодох юм байгаад заяа. Би нэг хүмүүс үзүүлэх хүмүүст ярьдгийг. За жишээ нь юу гэдгийг одоо би нэг хүнтэй муудалцлаа. Хэрүүл уруулъя гэж одоо явах нэг ГЯМА ЧПМ гэдэг цаг харуулдаг байгаа шүү дээ. Хэлцлээ яах вэ? Тэгэл хэрүүл дуусангууд би тэгэл тэр хүүхэн байлаад өмнө битэл зарим хүмүүс ирж чаддгүй. Одоо бид хүмүүс дэрж ярьдаг ширээс хэрлэлгс үг биш шүү. Зарим мэдрэмжэндээ автдаг хүмүүс хэлдэг. Тиймээ би үнэхээр ингээд хүмүүстэй муудалцаараа би юу яаж чаддаг вэ нэг марч чадгүй хөтөн нэг байдаг. Яг тэр шиг та бас айгүй хэмиг стресстэй юу яагаад вэ? Дотороо хүлээж аваад байна.
тэгж авч өөрчн болохгүй заяа. Айл болох юмыг хөнгөн байлгах хэрэгтэй. Айл болох стресс жагаад стрессээ тайлах хобби зуршилтай байх хэрэгтэй заяа. За 3 дахь өдөр 7 хоног сэлэм. Одоо харин ёстой энэ сэргэлэн байдал яадаг гэдэг толгой ажилтны зүйлсүүдтэй харин яг үр дүнтэй зүйлдээ гаргаж ирэх төвлөрвөл танд стратегик сайн зүйл болох юм байна шүү. Битгий өөрөө ямар нэгэн зүйл буруутдаг. Угаасаа ичнэ хүн алдаж онжиж явдیں۔ Тэ сайхан эцэст нь сайхан үр дүн гардیں۔ Айхтар муу зүйл таныг хааж явах заяа. Тэрнээс яг хэлж явбал үнэхээр сайн зүйл болох юм байна. За ерөнхий байдал дээр танд бол одоо ингэж байна. Одоо таны амьдрал жоохон аюул дажгүй зүйлс болох гээд байгаа юм шиг хэрнээ. Одоо хувь тавилангаас орж ирсэн. Гэтэл нэг хөл хийхгүй байгаа даа. Энэ чинь та нэг юм аргалаа сурцсан байгаа даа. Тэрний оронд яг юмд хөнгөн байвал их сайн, сэтгэл тайван байвал сайн. Зоосны хөлбатар яг үр дүнд баг хүрнэ. Алхах тэр хөгж байгаа үр дүндээ одоо ясаа нэг залжин байдлаа ашиглах юм уу толгоос ажиллах сайн шүү гэж гарч иж байна. За сахиусан дээр юу гэж өвчөнд одоо харъя. Одоо юу яагаач гэж байна. Ямарваа нэг нүүр тулах хэвээр зогсох хэвээр өөрөөхөө тэмцэх хэвээр юмсуудаас өөр сайхан үүдэлцээ сайхан тусгаж гартлаа сайхан зодтолтоо тий. Ихгүй бол нэг тийм муухай харсан болгоны өөдөөс ингэж хичиж суухаар дэмий юм болоод байна. Тэгэж өөр чинь амьдрал их тийм айхтар тийм одоо өөр чинь тийм тэнхтүүлэхэр хүн хайцсан гайгүй атал та өөрөө тэдэнд одоо тийм тэнийг байдалд өөрөө орж ирэх итгээд тийм тэнийг байдал ороод байна гэж л үзэр гарч ирсэн заяа. Битгий өөрийгөө айлах бүх юм зүг зүгээр байгаа. Харин зарим хүмүүсүүд зүгээр түүн байцаа чам шиг байдгүй ингээл үзэлцэх хэрэгтэй шүү заяа. За таны ярин энерги одоо ямар хөө байна? За хэллээгүй юу. Хувь тавилангийн одоо эргүүлэг Азийн үзэр яалчгүй нэг таныг амьдралыг нэг сайхан цикл чинь дуусгах гээд зүг тийш чинь хандуулчих гээд хөргөдөө муу чаваас танаас хөөсний өстө гүрийгээл энэ эзэн тоож байгаа мгүй бүү мэдв та. Тоож байгаа байлгүй тийм ээ. Тоож байгааг яаж хэлээрээ тэгээ одоо би одоо дүүрсэн. Гэдэг шиг нэгсэндээ танд бол аюу сайхан аз ивэл сайн сайхан зүйлүүд зөндөө орж ирэх гээд байна. Харин энэ тал дээрээ та харин жоохон идэвхтэй, дөрвтэйхэн шиг хөдөлгөөд нэг одоо лавл манай хамаатны ихчлэх нөхрийг уур хэлдэг ус чи нэг жоохон дөрвтэйхэн хөдөлгөөлээ. Юу ч хөдлөх гээд байсан, дөрвтэйд хөдөлгөдөг байсан юм чи мэдэхгүй. Гэдэг шиг жоохон та бас амьдрал жоохон дөрвтэй хөдөлгөөр байна заа юу. За ингээд эхний үзэр маань дууслаа. Одоо хөдөлгөөн дэлгэцүүнд таалагдсан бол лайк дараа, шеэр, subscribe дараа бидний шил маш баярлалаа болно. Мөн одоо гүйлгийн утган дээр юу хийх ёсны хойцолтой өмнө төвчөнд төвчөөд тэрчлээ сайхан манифест хийгээд залбирлуулалт өрөөлөх болоо. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн хүсье өрөөй. Мөн та бүхэн байнгын стресстэй хэцүү, байнгын хөвгтэй хэцүү байгаад та бүхэн энерги зөвлөг оор классаас санал болгож байна. Ердөө 10 сарын тосноосон дараа 10 сарын төсөлийг гаргах аягүй сайхан тайвшраад одоо гой болго гарч ирж байгаа юм шүү. За яа. Тэгээд сүүлд нь нэг зүйл хэлье. Амьдрал боломжн дээр тогтдог. Тэр боломж бас байн гарч идэггүй. Хувь төлөвлөгөөс өгсөн боломжийг ашиглаж авах хэрэгтэй шүү. За яа. За одоо ингээд хоёр дахь хөдөлгөөгөө орцгоё. За хоёр дахь хөдөлгөр маань нэг сава. За хөдрийг ажиглавал уулсын нэг тийм орой шиг одоо сайхан саваанд бас гал сайхан одоо авалж асж байна. За энэ хөдрийг сонгосон хүн та ойрын үед одоо шинэ амьдралын шинэ энерги хэлсэн, шинэ цикл хэлсэн учраас нэлээ бас овоо хөдөлгөөнтэй бай. Эсвэл ийм ухаарл, нэг бол ухаарлын үгээр явж байна. Эсвэл ухаарлсан бол ухаарсаас цаашаа нэг юм эхлэе барий те. Одоо ингэж амьдрахгүй одоо арай өөр амьдрах гэсэн нэг тийм эрмэн хүсэл эрмэлзэлтэй, дэврүүн бараг л овоо тийм хямрал ундаа нэг сайхан сэргэх гээд явж эхэлж байгаа. Тэгээ сайхан сэргээгээр гоё үр дүн гаргая гэдэг чигээр явж байгаа бол нийтээс бололтой. Нийтээс бол үнэхээр сайн үзэр. Нөгөө талаас их дайчин явж гин. За дайчин явуулах бас шалтгаанууд байна. Яагаад гэвэл энэ хэсэг сонгосон хүнтэй өмнө нь бас жоохон за паахталсан гэх юм уу. Эсвэл яг ийм маягаар удаан явж болохгүй гэсэн ойлголтыг бол нэг бол нэлээ одооноос сахинаас авсан байна. Эсвэл одоо ер нь авах хэрэгцээ бол жоохон байна шүү гэж үзэр гарч иж байна. Нэгсэндээ ямарваа нэг хүмүүсийг хүлээж, бурхан багшийн айл дүрийг хүлээж те. Нэг тийм хувь тавилангаас нэг тийм бурханаас аим сайхан гэрэл орж ирээ. Гэдэг тийм одоо зориг хэлэхгүйгээр яг өөрөө ийм зүйл өөрөө хийж үзье, ингэж үзье, тэгж үзье. Тийм л бол та орох хэрэгтэй бөгөөд одооноос эхэлж бол нэг талаас бол орж байх шиг байна. Нэгт. Хоёрдугаарт илүү тийм
хувь хүн санаачтай байдал руугаа нэлээд сайн орж байгаа бололтой. Энэ байдал чинь нэг талаас өөр чинь ууг нь хувь хүн бол санаачтай л да. Гэхдээ санаачтай гэдгийг мэдчихвэл бүр сайн санаачтай болдог. Тийм учраас одоо л нэг юм амьдралын өөрчлөлт санаачтай байдал яд гэдэг зүйл рүү орж ирэх ширнэ. За 4 билүү 3 дугаарт ингэсэн бүр дайжгүй зүйлс гэвэл жоохон уур уцаартай яаруу адгүй болж магадгүй шүү. Одоо магадгүй байгаа тань. Яагаад вэ гэвэл саваач өөрөө гал нэрэг. Гал чинь юу лээ хурдан. Тэгэхээр газ ямар нэг юм газ хичээсэн тийм одоо юутай одолтой гэх юм уу та тийм бас байх та бүрэн магадaltaй бол байгаад байна. Энэ бол нэг талаас зөв. Нөгөө талаас одоо өстэй хүлээж ханлаа. Алим болгон намайг тарьсан гэж алим болгон ингэж хүн одоо хоёрын хооронд явах эсвэл нүтгэн хүмүүсийн зөвлөгөөр явах тийм гэдэг юм явж байна. Яг хуу анхаарах ганц хоёр зүйл гэвэл өөрөө өөрчлөлтмөр байдаг. Иргэн төрний хүмүүс чинь таныг өөрчлөлтүүлэхгүй гээд яг байгааг чинь байлгаад байна гэвэл бас балаа штэ. Яг тэрэн шиг учраас аль болох өөрийгөө тийм өөрчлөе, өөрийн сэтгэлээр явъя гэдэг зүйл төр илүү анхаарах хэрэгтэй юм биш үү те. Бас хүний үгээр хэлээд одоо явахгүй илүү тийм өөрийн толгоогоор, өөрийн бодсон бодлоор хүмүүсийн хэлж байгаа зүйлс яг үл нэг тийм айхтар зохиод байгаа зүйл бол алга. Удаан бай, хэрэггүй, цайн цайг хүлээж юм тийм дими юм хэлээд. Эсвэл буруу зүйл руу урдах магадлал байгаа тань. Та ч татгаач байх шиг байна. Жохоо өөрийнхөө өөрчлөлт ямар вэ гэдэг хөтөлбөр ингээд гарч иж байгаамаа. За яагаад ийм үйл явдал болвоо те? Юунаас болоод яагаад ийм зүйл болчихвоо? Энэ та за хайр буюу хүслэдэг хүзэрс одоо хүсэл тийм юуны тачилдаг штэ. Энэ хөдрөөс сонгосон хүн та ер нь ойр дотны хүмүүстэйгээ яг ямар байна? Яг тэрнийхээ энерги аура vibe нэг ороод инэгт. Хоёрдугаарт нэг юм comfort zone боёо 5 дахын бүстэй аюу тасчаад байна. Гэтэ наа чи нэг тийм 5 дахтай бүс биш. Энд чинь гоё хэлээд байна шүү дээ. 5 дахын бүс. Үгүй та зөвөр бүстэй гацсан. Наа чи нэг тийм бас айхтар 5 дахсаад байх юм байхгүй юу ярьж байгаа. Зүгээр л та нэг юм нэг барлаа нэг юмд гацсан тэрнээсээ гарандаа гэж бодсоор байгаа баг 4-5 жилж болчихоо хэдэн сарч болчихоо те. Одоо тэгээ тэрнээсээ нэг одоо л нэг ширээ зохиол за ер нь болий. За ер нь ингэ идэргүүл та одооноос сайхан орж эхлэх гэж байх шиг байна. Нэг талаас наа чин бол зөв үнэхээр зөв. А гэхдээ нөгөө талаас одоо хит их жоохон стресстэй энэ амьдрал чинь бас жоохон болж өгөх зүйл байгаад тэрийгээ жоохон стрессээ жоохон тайлах хэрэгцээ бас байна уу да гэдэг хөзрөн дээр гарч ирдэг. Бас яг зөв хүмүүстэй хүрээлэлтэй байхгүй бол нэг бол та ямар ч тийм хүрээлэлгүй байгаад байна. Нэг зөв таныг ярьдаг чиглүүлэгтэй. Эсвэл хүрээлч нь аягүй баг юм эсвэл хол байгаад байна. Тэгэл наач нэг юм баалаа амьдралаас нэг тийм одоо ийм охинтой уулзсан, ийм залуутай уулзсан, ийм ажил хийсэн, ингэж ярих уу гэдгээс тийм өөр ярддаг юмгүй хүмүүс ирээд төрж байна уу да гэж гарч ирээд байна. Тийм хүмүүс жоохон хол байгаад илүү тийм одоо бүр болохгүй бол яг тийм юм YouTube видео хүмүүс газруудаа сайхан сонсдог болоо тийм. Тийм чиглэлээ аягүй сайн авах хэрэгтэй юм шиг шаарч ирдэг. За 3 дугаарт нэг гоё зүйл болсон. Нэг ёстондоо одоо бас эргэн тойрондоо байгаа хүмүүсээ ер нь сайн харах хэрэгтэй. Бас тэд чинь юу хийж байгааг харах хэрэгтэй. Нэгс та аливаа зүйлсийг нэлээд сайн ажиглахгүй бол таньж төрлийн хүн нэлээд тийм гүрийгээд зүтгэж гээд байдаг юм байна. Одоо нэгс нь ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй гэж шууд тэгэнгүүтээ одоо тэр хүмүүсийг нэг болгох гэдэг ч юм уу те. Гэтэл тэр чинь зөв үйлдэл байсан уу, буруу үйлдэл байсан гэдгийг нэг л харагддаг. Тэгэл нэг л их тийм юм хийж байгаа амар хичээж байгаа хүн яг аймагт үр дүн гардаг гэсэн. Нэг л хичээхийг хүсэж байгаа хүн үр дүн гарахгүй бас яваад байна. Тэгэхээр илүү тийм дороо бодолтой, дороо суурьтай, дотроо бодлоо тэгшиж жоохон явмаар байна. Бас эргэн тойрны хүмүүсийг сайн ажигламаар байна. Тэгээд одоо илүү тийм тарих сэтгүүгээ задлж илүү тийм холын юм, илүү том зүйлсээр амьдтай явах хэрэгтэй байна. Тань шиг төрлийн хүн жоох ийм байх магадaltaй. Зүгээрээ би нэг тийм баяжгүй зүгээр ингэсгэж явах болно даа гэдэг. Үгүй яг одоогийн ийм нөхцөлд эдийн засгийн ийм хэцүү байгаа ер нь амьдрал угаасаа хизээ байтлаа нэг тийм амар тогтолтой байдаг байсан. Ийм нөхцөл та айл болох жоохон тийм за учиргүй улсын хурл гарыг гэсэн амбиц зүйл хэрэггүй харин яг би энэ хэмжээнд ингэж амьдрахад би ийм байх босоо явах хэрэгтэй гэж
хөдөлж бод сэтгэдэг байх хэрэгтэй шүү гэж гарч. Тэгэхгүй бол та өөрөө хит даруухан учраас за яг амьдрал сайхан үед бол даруухан байх гэх буруу биш. Амьдралдаа ер нь л одоо улам хэцүү болж эхэлж штэ. Ийм хэцэл та харин бүр одоо жоохон тийм сэрүүн бай, одоо жоохон өөртөө хайртай бай гэдэгөө орох хэрэгтэй шүү гэж гарч иж байна. За одоо гаргалгаа нь яах вэ хэдүүлээ. За 600-ос буюу амжилт. Нэгэсэндээ бидээ тусалсан амжилт. Одоо зөв тал руугаа чиглүүлсэн амжилт. Нэгэсэндээ та нэгдүгürt айгүй эерэг байх хэрэгтэй мөчл гарч ирж байна. Тэгэхгүй бол ууг нь таны амьдрал бас одоо ингээд хийчвэд баяжиндаа ингээд болчондоо ингэчвэл ажид гэсэн бодол байгаа. Гэтэл та тэрийг өөр зүйлээр төвлөрөөд байна. За тэгээ өөр зүйлээр төвлөрч байгаад хийх хүсэж байгаа зүйлийг хийх байгаад авиг тийм хямраад байна. Ер нь амьдрал дээр болж байгаа биш болохгүй байгаа зүйлээ илүү их бодоо дараа нь тэрнийх аюул тийм стресс хэцүү юм аваад байна. Тэрний оронд та болж байгаа зүйл дээр илүү сайхан төвлөрөө ажиллатай болоод за энийг яаж илүү тийм бүр сайн болохгүй гэдэгээрээ бүр сайхан төвлөрөөд за тэр хамгийн чухал зүйл гэвэл эерэг юм жоох үзмээр байна. Тань шиг төрлийн хүнд их тийм сөрөг юм сонсох, бусдаа хэрэгцээ хэрэггүй юм ярих, эсвэл сөрөг юмд төвлөрөх зөгтгүй. Та нэгдүгээр энэ үзэл сонсон удаа жоохон зүүн совинтай. Зүүн совинтай хүний сул тал гэдэг чинь эргэн тойрныхоо энергийг сорчих гэдэг. Гэтэл манай нийт зүүн совинтай яг гэдэг хүмүүсийн бараг 70% нь энерги хамгаалдаггүй. Бусд хүмүүс юу гэж юм яг тэрнийхээр нь явцдаг. Тэгэхээр наандж энерги хамгаалж явах сур, цаандж бас хоёрын хооронд хэрэгтэй илүү мэдээ сонсох хэрэггүй, сөрөг юм сонсох хэрэггүй, сөрөг зүйл бодохгүй ялах тийм эерэг бай, эерэг гоё бай гэдэг руу илүү хичээхэн танд илүү зөв зохилттой зүйлс бол нэгт байгаад байгаа юм. Бас дээр нь энерги хамгаалах хэрэгтэй. Тэгээд дээр нь яг гараас юм гаргаж сурах хэрэгтэй байгаа юм. За. Гэхдээ энэ оногоо шиг юм болчихсон юм аа. Одоо юу гэдгийг нөө юу гэдэг штэ нэг хүн хоол идэл байж ирсэн. Тэгэл фитнесийн хүчин хүний яриа сонсгоо хоол идэл сууж тэгээд нөөх нь болохоор битгий баг ид те сайхан гарчгүй нөөх зүг гэснээр амар хитэдэл гэдэг шиг. Нэгсэндээ яг одоо их хэмжээгээр үр дүн гарах нь хэцүү байгаа бол ядаж бага хэмжээнд зөв өдөрт нэг 5 минут 10 минут за 20 30 минут юм уу тэр зүйлд жоохон төвлөж суугаад багахан үр дүн гаргаад багахан юм тийм дажгүй зүйл байгаа юм энэ юм тэр тийм а гэж л явж одоо явмаар байна. Тэгээ нэг зүйлийг хэлье. Энэ хөзрөө сонгосон хүн та айхтар тийм хурдан баяжаад хурдан тэгээд хурдан яд төрлийн хүн бол биш. Харин илүү тийм өөрийн амжилт амьдралаа тоосоор нөрөөд за тэгээ тоосоор өрхөж чинь юу болох зөв тоосон байж тал дотор заслахгүй. Тэгээ дахиад дотор заслаа өөр баг хийгээд нэгс нь хурдан баяжаад хурдан гэдэг биш удаан баг явдаг хүн юм шиг гэдгээ өөрөө ойлгож баг тэмцэл рүү хийж яагаад тийм дажгүй санхүү болон амьдралын одоо өөрчлөлт сорилт тийм шинжилтүүдийг хийх нь өөрчлөн хамгийн чухал юм аа. Одоо тийм зүйл үнэхээр өөрчлөн одоо хэрэгтэй байна гэдэг хөзөр ингэ гарч ирж байна. Тэгээд нэг зүйл байгаа шүү. Өөрөө дээрээ аюу тийм тайван байлга. Өөрийгөө одоо хүмүүс юу гэж хэлсэн, юу ч яасан гэсэн илүү өөрийнхөө толгойтой бай. Бусд хүмүүс бол янз бүрийн сонирм ярьж болно. Тэр нь битгий автар гэдэг хөзрөн дээр гарч ирж байгаамаа. За одоо гаргалгааны нэвчсэн хөзрлөгөө орцгоё. За тэнэг гэдэг хөзөр гарсан. Нөө суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг штеп. Угаасаа хойд төвлөн тэнэг одоо жоохон түлхэх шатруугаа орж байгаа юм байна. Амьдрал дээр чөрөн жоохон тийм савлгаатай үйл явдал тань угаасаа болох. Энэ амар угаасаа зөндөө савлгаанд орно. Та ч гэсэн бас за ерөн савлуулал савл өстэй цусуулал цус үзье те. Зохил одоо алцууч алдсан гэдэг тал руу одоо таач орж байна. Энэ бол зөв. Тэгэхгүй бол та бараг л зүгээр нэг ногоо туурхихтэй үртэл нэг тийм давсын бараг хэдийн ширхэг давсавал болох болов ч юм уу. Эсвэл давс ихэ болохгүй. За ерөн гадар хоол гэдэг ч юм уу. Яг нэг юм шийдэмгий биш байгаад байна. Гэтэл хөдрийн хэндээ хардаа энэ ангалаас үсрэхэд бэлэн биш шүү дээ. Гэхдээ өсөрчгүй дэгээ бас нэг хоёр цаана нэг нохоо муур хоёроос энэ мэдрэлц өсөрчгүй гэсэн байдлаа байна. Та яг тэр хэмжээний өсөрчнэ гэсэн нэг тийм дайчин зөрөгтэй мэт байх хэвээр. Хоёрдугаарт та угийн хаширхан учраас эрсдлийг бодж үздэг. Тэр болсон эрсдлээрээ сайхан ингээд дайрлалыг хийгээд ингээд тус тусгээд юм хийгээд үр дүнгээр авбал маш сайн. Харин
Үнэхээр зарим зүйл нүүрлэж чадахгүй бол та заавал бас айхтар тусах хийх шаардлагагүй. Эхлүүлээд баг баг явах нь өөр чинь хамгийн тохиромжтой зүйл юм гэж хэлж байгаа юм. Нэг зүйл. Та угаасаа зөвөн совинтой хүн давхар та буян их тажиг хийдэг учраас та нэг тийм муу хүн биш. Тэгэхээр айхтар тийм эвгүй азуудл яадаг гэдэг юм тохиох нь гайгүй. Та харин өөрөө тэрэн дээр дараа нь одоо их тийм харамсах ч юм уу эсвэл яадаг үл хэдүүлж айдаг ч юм уу тийм зүйл жоохон байх гэдэг. Тиймэрхүү яана энийг их зүйл автахгүйгээр альва зүйлсийг хийвэл маш сайн юм а гэдэг хөзөр энд гарч ирж байгаа юм а. Битгий юмд авт зүүшүүд өөрийнхөө дайр та угийн хашир хүн учраас сайн болон муу юу болох бүгдийг сайн мэдж байгаа. За хоёр дахь хөзөр 5 сава. Энэ доктор хүнтэйгээ ярина гэтэл таны өнөөдөртэй өөрөө чинь хамгийн том дэсэн гэсэн өөрөө байх үү. Яг тэрэн шиг та ингээ ямарваа зүйлсийг хий, ингээ гоё бай, ингээ гэхээр та өөрөө яг үнд хийж чадахгүй. Эсвэл хийхээс одоо залхуурсан, эсвэл хийхээс нэг тийм зүрхшээсэн байгаад байна. Энэ болохгүй. Яг өөрөө төр жоохон яриад за яаж ингээ тгий. Тэгсэндээ тархичны юм хийхээ зүрхч нь үгүйгээд зүрхчний юм хийхээ тархич нь үгүйгээд тэгээ дунд нь тухайг зөрчилдөд байна. Тэгээ тэрэн дээр чинь хувь төлөв мөрчин жоохон сориод байна. Нэг юм хийхээр ч юм шиг хүүжим тийм сони юм албаар амьдралууч нь ороож ирдэг ч юм уу тийм зүйл байгаад байгаа учраас та амьдрал дээр сайн бодж үзэр. За би энийг яах ёстой вэ? Би энийг хийх ёстой үү? Энийг хийвэл амар үр дүн гарах вэ Нэг ингээ цэгцтэй бодъё. Нэгсэндээ бүх хийх чиглэл зүйлсүүдтэй А, Б, В гээ 3 очих. А дээр нь хамгийн чухал хийх зүйлсүүд бод, Б дээр нь нэг завсар хийх зүйлсүүд бод, С дээр нь болохоор одоо за ер нь хийсэн чиглэл байсан ч гэдэгтэй бодоод тэрнийхээ дагуу одоо хийгээ явчих. За тэгэхгүй бол доторх хүн чинь аюу эмх замбраагүй байна. Та зүгээр л нэг юм амьдралын юмд хөвж яваад байна. Ингэж хөвж явахаар ямар ч үр дүн гарахгүй одоо заяа. За 3 дахь үзрийн гаргалгааны нэр үзэр. 6 сэлэм. Яалтчгүй таны амьдралыг нэг за танаас гадна бас нэг юм хэрэгцээгүй бодлууд байна, хэрэгцээгүй хүмүүс байна, хэрэгцээгүй үйл явдлууд байна бас хэрэгцээгүй нэг тийм биелжил гоё гэсэн бодол мөрөөдлүүд байна. Одоо юу гэдгийг жишээ нь би бодъё л да. Би ингээл амар UFC-ийн тамирчин болоо тэгээд гэвэл яг бодож болно, хүсч болно. Мөнгө цаасаа гаргаад одоо сургалтын сууж болно. Гэхдээ би энийг хобби хэмжээнд барихаас биш үнэхээр одоо юу гэдгийг нэг энэ хэрэг мөрөшөд юм аврагын бусмас авна гэвэл би барахгүй. Барахгүй юмд одоо ингээд ороод барахгүй нэг мөрөөдөлтэй гэж бас болохгүй сте. Нэгсэн хувь хүн хөрсөн дээр буусан бодолтой байх хэвээр. Бурхан ч гэсэн математикийн таныг гэж явах тийм хөрсөн дээр буусан бодолтой бай. Хэд бас битгий хоёрын хооронд юм дээр ингээ ач холбогдол өгөөдөө яг энэ чинь хүнд хувь тавилангаас явах хэвээр өөрийг хүсэл мөрөөл гэж байдаг. Энэ хоёрыг хослож явах зарим хүсэл мөрөөл алдагддаг. Зарим одоо юу гэдгийг хүсэл мөрөөл зарим ингээд амьдралыг одоо мөрөөдлөө бийж явахад хүсэл одоо хийх зүйлс нь алдагддаг. Энэ хоёрыг эвтэйх нэг тийм баланслаж явахад бол таны амьдрал уг нь бас давгүй юм а гэдэг хөзөр энэ дэр ингээд гарч байна шүү. За ерөнхийдөө нь эргээд дүгнэхэд бол их юмр надад сайхан үе ирж байна. Гэхдээ та жоохон хаширлах юмуд болж байгаад байна. Хувь тавилан таныг жоохон нэг ангалд түлхэж байна. Энэ үл зөв. Та нэг тийм алдаагаа олон давтах хэрэгцээ зүйлс хийх жоохон юм бол байгаад байна. Тэрийгэ болох хэвээр. Бас дотор их зөрчлөө байна. Мөн гадны гаргалгаа нь гэвэл их амжилт сайхан зүйлүүд хүмүүст тэрийг яаж бүтээлээр төвлөрсөн баг үр дүн гарга бас цор болохгүй бүтэхгүй хүмүүс болон бодлоос холгоо гэж гарч ирж байна. За одоо танд сахиусан тэнгэр юу зөвлөж байна? Харцгаая. Дорж дроолоо. Юу яая? Хит айхтар тийм зожиг юм уу? Хит айхтар тийм юмд хямардаг, яадаг гэдэг, ингэдэг байх өөр чинь ерөөсөө зохихгүй байгаад байна. Байнгын их бодоод нэг юм улсын тамирчид хүн байдаг штэ. Тэр хүнээс бол одоо юу хүсэж тэрхүү зүгээр улсын тамир хүсээс одоо тийм амар тийм үйл төсрөхгүй штэ. Зүгээр ийм байна гэж ярьдаг. Та яг тэр хүн шиг байгаад байна. Гэсээр ирнэ өөрчлөлт ихэд байна. Тийм учраас та яг өөрсдөө хийдэг хүн болохын төлөө зүгээр сайхан зарим нь нүтгээд нүдээд азандаа найдаа сайхан дайрчмаар байна. Тэгэхгүй бол та хит ингээд бодоод автсан ямар ч үйл гарахгүй заяа. Жохон зөрөгтэй угаасаа алдаа гарах, оноо гарах ойлгомжтой. Гол нь ямар алдаа гарах уу, ямар оноо гарах уу тэрс бүх юм чинь хамаарна шүү дээ. За одоо харин нэгнэ. Таны энерги ямар хөө одоо хэдүүд харцгаая. Воо, нар өдөр.
За их сайхан хиймэрл ундаатай, их сайхан азан шовоосон, их дажгүй боломж яадаг гэдэг гой гомнууд гарсан их дажгүй байна. Нэгдүгээр. Хоёрдугаар энэ азан шовоолтыг сайн ашиглахгүй бол нар яадгийг, ялангуяа өвлөн нар яадгийг, хурдан мандаа хурдан жаргадаг. Тийм биз? Яг тэр шиг тийм айхтар одоо удаан байгаа зургийн нар шиг ингээд хурдан удаан байхгүй баг явах учраас энэ азтай мөчийг сайн ашиглаа гэдэг хөзөр энэ дээр гарч ижин битгий өөртөө эргэж зүгээр шууд сайхан дээр уус энерги хүртэл нэг тийм бараг л сүбсээ гэж амар хөшлөө болоо гэдэг шиг сайхан байгаад нь заа юу. Энэ энерги сайхан ашиглана шүү. За ингээд хоёр дахь өдөр маань дууслаа. Хөзөр дэлгэцэн таалагдсан бол лайктараа шеэр subscribe дараарай мөн дэшэл маш баярлалаа болно. Мөн одоо гүргийн утган дээр юу хийх вэ? Хурцлахтай нийтлэг төвшин төвчөөрөө тэрчлээ сайхан манифестигээ залбирлуудыг ирүүлэх болоо. Тэгээд та бүхэнд хамгийн сайн санагцээрээ мөн та бүхэн хараад үзүүлбэр байгаа бол та бүхэн миний Facebook руу холбогдорой. Instagram дээр бас байгаа description байгаа шүү. Мөн байнга стресстэй хэцүү төвхтэй байгаа бол та бүхэн нэр зөвлөг Oracle 5-ыг санал болгож байна. Ердөө 10 сарын бэлтгэл хийгээд 10 сарын 5-аас нь сайхан гаргаад аюул сайн тавьшаа гоё болтой юм шүү. Хамгийн сүүлд нэм хэллээ. Амьдрал боломж бас тийм байн гардгүй. Одоо гарсан байна. Сайхан ашигла, тултал нь ашигла. За юу. За одоо ингээд 3 дахь хөзөрлөгөө орцгоё. За 3 дахь хөзөр маань Аягны Хүлэгбаатар. За энэ хөзрийг сонгосон хүн ер нь ойрын хугацаанд, ер нь ойрдоо ч юм уу их зүрх сэтгэлийн дуудлагаар явдаг, сэтгэлийн дискотой нэг бол нэлээд тийм жоохон бүтлгүү дурлалд орсон мөн эсвэл нэг жоохон бүтэхгүй бүтэхэд байгаа ч юм уу. Яг ер нь Аягны Хүлэгбаатар бол их тийм аяг бол өөрөө зүрх сэтгэл мэдрэмжийн үзэр тэрнээсээ Хүлэгбаатар чинь бүр сайхан ингээд мэдрэл муутай дайраа тий. За ер нь болгоно бүтээнээс яаж чагаал болгоно. Эсвэл одоо ажиллаж байд юм уу, хайрч юм уу голдуу зүрх сэтгэлээсээ ямарваа нэг зүйлсийг одоо ашиггүй ч хамаагүй болгочих гээл үзээд байгаа болтой юмудаа гэдэг хөлзөрөлн дээр нэгт гарч иж байгаа юм. Хоёрдугаар Аягны Хүлэгбаатар гэдэг чинь өөрөө одоо юу гэсэн үг? Ерөнхийдөө ямархуу үр дүн гарахтай юу болох яаж байгаа хийж гэдэг бүгдийг нэг сайн гадарлаад ойлгоод юм хүмүүс болгосон. Эсвэл толгой бол уг нь аюул сайн бас тодорхой хэмжээнд аюул сайн ажилдаг. Одоодсон ажиллаад ер нь бол гадаалсан зүйлээ бол бодож байгаа. Гэхдээ нэгт дутуу бодсон бол зүйл бол овоод байгаа шүү. Өөрөө чинь одоо амьдрал бодож байгаа бас хийх хөтлөж байгаа зүйлэр чинь. Хоёрдугаарт мэдээ зүрх сэтгэл учраас сохор байна гэсэн үг. Тэгэхээр одоо их тийм жоохон гүрэлтийн үе дээр жоохон яваад байгаа магадлал байна. Гол нь нэг гүрийхэргүй юмн дээр л хувь хүн жоохон гүрийх гээд байна уу да гэдэг хөзөр энэ дэр ингээд гарч байгаа юм а. Тэгэхээр олон талаас нь ер нь миний юм уу сайн бороонууд жоохон бодож үзэх гэмгүй шүү. Амьдралаа ер нь ингэн барин явах нь зөв буруу юу яа. Тэгэнгүүт ихтэй яг бас тийм ч бас муу практикцсан бас хийж бас болохгүй юм чинь бас одоо юу гэдгийг Аягны Хүлэгбаатар нийтлээс бол аж аргалтай үзэр бас аж аргалтай зүйлсээс хийгээ явж явах бас одоо зүйл бол бас байгаа. Нэгсэндээ ерөнхий байдлаараа бол их гоё байгаа гэж бол мэдрэмж авч юм. Ямар ч нэг тийм хичээл зүтгэл гаргахад хичээж ин. Гэхдээ тэр хийж байгаа зүйлс нь нэг тийм үр дүн өхөөр зүйл гол нь мөн үү биш үү гэдэг тал дээр жоохон бодож үзмээр л юм бол гарч иж байна да. За яг хөө тэгээд цаашаа ингээ харуулах нэг юм байгаа юм. Нэг талаас бол хувь хүн аюу эерэг байна. Бас дипломатик талдаа нэг хүн амтантай муудчихгүй арга ирийн оллол бас үр дүн гаргачихал яваад шиг байна. Бас болж байна. Нэг талаас бол айхтар бас муудсан чинь бол алга. Гэхдээ нэгсэндээ юу яагаад гэм биш одоо гэдгийг нилээн тийм санаа гаргах хичээж үр дүн гаргахч бол явж байна. Гэхдээ яг энэ үр дүн гаргаж байгаа зүйлс нь зөв буруу юу? Ер нь хит их зүрх сэтгэлийн дискээр яваад хашрал жоохон чадахгүй байна уу? Бас буруу хүн дээр итгэх найдах юм жоохон байна уу гэдэг талаараа жоохон бодож үзэхэд нэг буруудахгүй юм аа гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч байна шүү. Бас ямар хүмүүстэй яаж найзлах вэ? Яах вэ гэхдээ ер нь жоохон бодож байхад бол хэрэгтэй шүү гэж л гарч иж байна. За, яагаад ийм үйл явдал болов яав вэ гэдэг харнаа. 3 зоос. Хувь хүний амьдралыг үзэх, өөрийгөө болгон бусдыг амьдрал дээр үзэл жоохон сони юм байна.
Яг нь ийм зүйл байх хэвээр багаас нэг айлын томуудыг жоохон сургацдаг шүү дээ. Чи ийм байх хэвээр, чи тийм байх хэвээр, чи дүүгээ харах хэвээр те, чи ингэх хэвээр, тэгх хэвээр гингүүтэй босын хайчдаг. Тэрэн шиг энэ хүн ер нь нэг ийм байх хэвээр, өөрөө одоо тийм байх хэвээр, ингэж гүрэх хэвээр талруулж жоохон ороод ах шиг байна. Тэгэд нэг тийм гүрийн төрлийн жоохон байгаад байна. Давхар юу яагаад байна? Гүрийн барин үр дүн гаргах хичээгээд байна. Ер нь байнга тэгдэг болтой. Энд чинь тэрний оронд яг одоо арай гайгүй болсон байж магадгүй. Гэхдээ ер нь л энэ төр сонсох хүн та гүрээх бол номер 1 юм а гэдэг. Ямар ч тийм хүмүүс тусламж хүсье барихгүй эсвэл одоо миний амьдрал ер нь зөв гэж буруу гэж бодож байгаа юм байхгүй. Одоо тийм нэгсэндээ хүмүүсээ цуг гүрээх юм эсвэл ингээд одоо нүдэд хадал болно да гэдэг тийм юм та их автсан байх магадлал зөндөө байгаад байна. Бас нэг зүйл гэвэл ийм байна. Уг нь таны толгой их сайн ажилдаг. Гэхдээ одоо юу гэдгийг чөлөөтэй сэтгэж чаддгүй байх магадлал байгаад байна. Ер нь л ингэж явбал дээр юм байна. Энийг ингэ хийчихвэл аюул дайжгүй юм байна. Би энийг ингэж хийвэл аюул дайжгүй юм а гэдэг тийм бодлуудаар аюул авдаг. Тэгээд тэрнээсээ болоод нэгсэндээ өөрийн үзэл бодол, өөрийн сэтгэл санаа яадаг гэдэг зүйлийг шууд тийм одоо юу яахгүйгээр өсгүйгээр за ингэж дахиад болох юм гэдэг юм та их очих гад байх магадлал бол за бас байдгийн байх шүү гэж гарч байгаа юм аа. Тэгээд цаашаа яагаад одоо ийм амир үйл явдал болчихвоо гэхээр үгүй яг айхтар тийм зүйл бол хартангуй гайгүй заяа. Ер нь бол амьдрал дээр та одоо суралцаал явж байгаа. Нэг хэсэг үнэхээр тийм хэцүү бас жоо тийм төвөгтэй үе байсан. Тэрийг давцсан гэтэл одоо давцсан хэрнээ за одоо би ер нь нэг тийм сайхан амьдарч нэхгүй. Ер нь тэгэл би хэцүү зүйл яач магадгүй хэцүү юмээс би бол ингэж гарна гэсэн нэг тийм стресс травмад бол зөндөө автсан байх магадлал танд жоохон байна шүү гэдэг үзэж гарч иж байна. Тэрнээсээ болоо та яг өөрийн гоё зүйл рүү орохгүй хит нэг юм өөрийн тийм балаа үзэл бодолтой хөтлөгдсөн, балаа үзэл бодолтой бас ингээд тийм төвжигдсэн маягаар жоохон яваад байна гэж ингээд гарч ирнэ. За гаргалгаа нь юу вэ? 10 сава. За миний өгшөө. Нэгдүгürt олон юмыг зэрэгцүүлж барих яах их зүйл бол өөр чинь зохитгүй юм байна. Бас энэ чинь хүнд хийх ёстой, гүрэх ёстой, үр дүн гаргах ёстой үе гэж байдаг. Өөр чинь үр дүн гаргах ёстой үе яа гэдэг юм дууссан байгаа атал та өөрөө энийг ингээд бас яах ёстой юм а тий байх ёстой, ер нь гүрэх ёстой яадаг чинь бол юу ч болж магадгүй гэдэг тийм хит буруу бодолд их автаад тэр буруу бодолд автсан юмдаа та өөрөө аюу их бүр итгэл их үнэмшилтэй байгаад байгаа юм биш шүү гэдэг хөзөр энэ дээр нэгт гарч байгаа юм аа. Цаашаа ингээ харуул зарим зүйлсийг ер нь болчвол яасан, зарим зүйлсийг хит их өөрийнхөө ачаа гэж авахгүйгээр зүгээр ингээд хайчвал яасан те. Нэгсэндээ хит ингээд нэг юм эргэн тойрны хүмүүстэй паразитлагдахгүй, эргэн тойрны хүмүүсээ өөрийнхөө нь жоохон чиглүүлээ. За яг чиглүүлэх юм байх үйл байна. Тэрнээс байнгын нэг юм одоо нөгөө нэг ээж аалз хүүхдүүдээ нуруунд дээр өсгдөг. Тийм хүүхдээ алзууд нь том болохын төлөө ээжигээ идэж том болох гэдэг чтэй. Яг тэр шиг их хаалт чи та жоохон амьдрдсан биш шүү. Наа чин бол романтик сонсогддог хэрнээ нэг тийм гайхуулах тийм сайхан хүсэг амьдрал биш шүү гэдгийг бол танд бол нин дээр бүр нэлээд хитэн хов одоо хэлмээр байна. Битгий тийм байдлаар амьдраараа тий. Тэгэхээр тэрнээсээ болоод аюу их тийм стресс тэр нөө burnout буюу одоо burnout чинь монголоор сэтгэлийн туйлд хүртэл эзэх гэж байгаа юм шүү дээ. Та тийж өөрийгөө тийм туйлдуулах хэрэгцээ шаардлагагүй хүн байна. Давхар жоохон өөрийгөө бодох, бичгэн тийм ховоо хичээх тал руугаа байхад танд аюу дайжгүй юм шүү гэдэг хөзөр энд гарч ирж байна. Битгий өөрийгөө шийдэж байгаарай заа юу. Тэгээд цаашаа бас нэг хэдэн зүйл байгаамаа энэ 10 сарч нэгтэй юу гэсэн шүү дээ. Одоо хэрэгцээгүй бүтэж магадгүй зүйлстэй та аюу ач холбогдол өгөөд нэг тийм хэрэггүй зүйлсээ аюу хийгээд байна. Аль өөртөө хамгийн үр дүнтэй, хамгийн цөөхөн зүйл юу вэ те? Тэрэн дээр маш сайн төлөөд бусдын бол ер нь орхисон бол маш дээр юм шүү гэдэг хөзөр энд гарч ирж байна. Амьдрал дээр энэ чинь үр дүн одоо бидний амьдрал дээр үр дүн өгчгүй юм шиг нэ үр дүн өгөө аягүй болчихсон байдаг шүү дээ.
Яг тийм зүйл ер нь овоо хэд бас таны амьдралд байдгийн байна. Энэ байгаа хэдэн зүйлстэй бол ер нь тэгээд зарим нь бол ер нь болчи, орхичи тэ деми юм бол ер нь деми штэ эцэст гэдэг талаар хандлага танд айгүй их хэрэгтэй бөгөөд нэмэртэй байгаа юм гэдгийг ойлгоорой гэж гартаж байгаамаа. За одоо юу яана? Гаргалгааны наривчсан хөдөлгөөгөө одоо орцгоё. За эхний үзэр хаан гэдэг үзэр гарсан. Энэ юу байд юм аа? Хаан гэдэг хүн чинь одоо хувь тавилан тань хэлжлээ л да. Хаан гэдэг хүн чинь өөрийн хэрэгцээ болон бусдын хэрэгцээ хоёрыг тийм баланслах хүн эхэлт юм аа тий. Ард түмний 50 байлган гэтээ бас өөрөө бол 3-4 хатантай ч юм уу сайхан жаргаа явж байгаа шүү дээ. Агтл та болохоо шууд нүг жаргагийн хаянгуудаа бүгдийн дэлб гэлээ л да. Яагаад гэвэл нэгдүгээр энэ үзэл сонгосон хүнтэй овоо амьдралын суурьтай аюу тийм толгойч сайтай, бие сайтай одоо дайчин хүн байна. Гэхдээ энэ дайчин байдлаа сэргэлэн байдлаар ашиглахын оронд та хит нэг юм гүрийх тал руу ингэж автуулаад байна. Тэгэхээр юу гэдгийг таны хүсэж байгаа яадаг гэдэг үр дүнгууд болон бүтэн гэсэн зүйлс ерөөсөө гарахгүй байгаад заяа. Битгий өөрийгөө яана хийнэ гэж битгий юм болго энэ чинь айл талаасаа бүх юм зүгээр ингээд явж байгаа зүйл юм заяа. Хоёрдугаар хаан гэдэг хүн чинь өөрийн амьдрал юу хэрэггүй гэдэг аюулаас мэддэг. Тэгэхээр та бас ер нь жоохон дотроо бодолтой, дороо суурьтай байх хэрэгтэй байна. Тэгэхээр эргэн тойрчин тэгтэл дээр бас зөвлөх хүн байхгүй бол та сайхан 5 дахь үзүүр надруу үзүүлээд бас яах ихэ асууж болно шүү. За тэр талаас хараа болтгоо. Тэгээд хамгийн чухал зүйл гэвэл битгий одоо өөртөө хоббитай бай. Битгий хүмүүстээр битгих бот битгий нэг зүйлээр дэндүү хач бүгдлэг олон зүйлсийг зэрэгцүүлээд яв. Бас тийм болохгүй бүтггүй бол яана юм гэж бол айх юм байдгүй шүү гэдгийг ойлгомоор байна. За бурхан багш уус тэнд бол өөрийн зөвлөгөө сайх юм бол өгдөг юм байна. Зүүн сувгаарч тэнд бол оруулт юм байна. Та харин тэр талаас нь жоохон тоох ойлгох зүйл багтай байдгийн мөчлөх гарч ирж байна. Тэгэхээр жоохон яж цардны удаа амьдрал тал дээр жоохон бодоо би ийм байна уу яах вэ сайн бодож байвал сайн шүү заа. За юу яасан? Ер нь амьдралаа жоохон өөрчлөх хэрэгтэй шүү гэдэг үзэр гарч ирж байна. Сүйрлэн цам гэдэг үзэр гарсан. Зарим нөхцөл одоо үдгийн автобусын боомоо онгоцоос хоцорч бас азууд ч тийм. Тэгэхээр тэр нь одоо сөнөх онгоцоос юм бас азтай үйл хэлээстэй. Яг тэр шиг амьдрал чинь заримдаа ойлгуулахын тулд одоо зүгээр хэлээд ойлгохгүй ясмахан чинь хэлээд ойлгож шүү гэдэг үйл болдог. Гэхдээ тийм зүйл бол нэг хүсэх зүйл биш учраас та ер нь эртнээс энэ зүүн совин тий яадаг зүйл ингээд анхааруулж одоо сахиусууч нь анхааруулж байгаа нөхцөл дээр та зүгээр ер нь бодоо за ер нь болох зүйлээ болох уу ийм барин ингэх одоо хими деми зүйл ер нь деми юм болоо тий. Одоо үнэхээр ингээд болохгүй байх зүйл ер нь болох гэдэг үгтлээр бодож үзэж байхад бол гэмгүй юм аа. Тэгэхгүй бол дараа нь бүр тэнэг байдлаар таахтлах юм бол болох болно. Гэхдээ юу шүү? Юу гэдгийг айхтар одоо хийж байгаа зүйлээ боль гэхээсээ илүү олон зүйл өөрчлөн харьцангуй зэрэгцүүлэх. Эсвэл бүр ингээд үнэхээр үр дүн өгөхгүй байгаа хэрнээ гүрээгээд байгаа зүйлсийг бол ер нь өөрчн деми юм аа гэдэг хөзөрл энэ дээр гарч иж байгаа гэдэг аягүй сайн ойлгоорой гэж энэ үзэл ингээд гарч байгаа юм аа. Тэгэхээр угаасаа энэ үзэл сонгосон та толгой сайтай учраас ер нь хин юу болж нэшин тэгвэл аягүй сайн ойлгочих одоо бол байхдаа санаа зовлтгоо. Гэхдээ нэг зүйл байгаа. Ийм маягийн өөрчлөлт болохоос өмнө өөрөө ингээ ухаарчвал харин бүр дараад орчин арцтай сайн зүйлс бол аягүй сайхан гоё болоод гараад ирэх юм шиг хааж таа. За 3 дахь үзэр. Дээд гигантаа. Зүүн совин чинь ер нь таныг ухаалаг байгаа ч зүүн совингоо сонсооч тий. Энд чи одоо өөрчлөн амьдрал одоо зүүн совин чинь бүр аюу гой зүйл байхгүй юу? Одоо бидний ивэдээс хүсн тэнгэрүүд бидний ивэдээ өвгдөж сүнсүүд маань одоо юу хийж байгаа? Бидэнд ивэл хайрлаа бидний ингээ сайхан бас хамгаалаа одоо анхааруулах маань анхааруулаа ухааруулах зүйлээс сайхан ухааруулаад явж байгаа маа гэсэн. Гэтэл эднийг бид нэр сонсдгоо. Сонссон ч гэсэн ер нь нэг тийм үл тоох хандлагатай байдаг. Ийм үл тоох хандлага бол ер нь өөрчн деми юм аа. Ер нь нэг зүүн совингоо сонсож бас ингээ хүсэж байгаа зүйлс сайн манифест хийж бүр сайн тодорхой хийж хийвэл өөр энэ зүйлс сонсох хүсэл нь одоо сайхан биелдэгүүл аюу сайхан биелдэг. Гэхдээ одоо юу яагаад вэ?
Дими юм бол ер нь дими юм байд юм а гэдгийг бол анхааруулах талын зүүн савчин бол илүү өндөр юм байна. Тэр талын зүйлсүүдээр таныг илүү сайн анхаарч байвал маш сайн юм шүү гэдэг хөзөр ингээд гарч иж байгаа юм а. Тэгэхээр өөрөө өөрийгөө битгий их тийм гүрэлэг зөөр зарим зүйл болохгүй юм байна гэвэл болохгүй байна гэж орчих. Заавал нэг юм болох гайд нүдээ чадаа тэгээд ерөөсөө шаардлагагүй юм а. За ерөнхийдөө бол энэ талаа ер нь ойрын хугацаанд бол та их тийм юмыг гүрийгээд байна. Гэхдээ ингэж сэтгэл зүрхээ зориулсан гэж гүрэх зүйл зөв бүрүүдээ сайн бодож үзэх хэрэгтэй. Бас хашир байгаарай. Тэгээд ингэж гүрэлт чинь бүр тийм багаас чинь суудсан байна. Энэ гүрэлт ер нь сайн болон муутлаас өөрчлөгдөх байх шүү. Зарим яг гаргалгаа гэвэл ер нь зарим зүйлсийг бол хаягсан дээр хаяг тал дээр зүүн сумчинд сайн туслана гэж бол гарч иж байна. За тэнд одоо сахиусан тэнгэрийг зөвлөж байна. Одоо харцгаая. За би энийг ингэхгүй бол дээр нэг энэ хөзрөөс энэ жоо бурхан шишний зуртыг зурхгүй юу. Тэгээ нүцгэн шалт юм байдаг болох. Тэрээс тэрнээс нь болоод нэг YouTube дээр битгий дэмэрээд гэдэг тийм санал авсан. Ингээд тавьчих. За одоо кундалинигийн тэнгэрийн бүжигчин таны одоо юу аюух тийм ад жаргалтай болгож гин вэ те? Юу их тийм сайхан болгож гин. Одоо хэртлийн зүйл дээр илүү сайн төвлөрмөр байна. Гэхдээ болгох талаас нь төвлөрмөр байна. Олон хүмүүстэй ярилц, олон хүмүүсээс яах вэ гэдэг аюулсан асуу, олон хүмүүсээс яхан өөрийгөө сайн одоо чаган те битгий өөрөөрөө нэг талаар нь ингэж сонсоод байна. Бас гүрэх зүйл чинь байна. Бас гүрэхгүй зүйл чинь байгаад байна. Яавал үнэхээр гүрэх зүйлсээ байгаа хэрнээ одоо болмоор байгаа бол яаж энийг эвтэйхэн зохицуулахын талаас нь илүү сайн харж ивэл өөр чинь маш сайн мэдээ гарч ирж байгаа. Тэгэхгүй бол та нэг бол нэг амар лирикгүй гэдээ болчиход байна. Эсвэл бол бүр амар мэдрэл муутай гүрийгээд байна. Ийм байдал танд аль чинь танд зохицохгүй маа гэдгийг танд бол анхааруулж байгаа юм шиг заяа. Та угаасаа хит их яг гүрийнхэн бол байлгүй л яг ихтэй хит их гүрийдэг бол төрлийнхэн бол биш. Харин энэ гүрийх болон хүсэл эрмэлзэл хоёр гэдэг зүйлийг баланслах төрлийн хүн юм гэдгийг ойлгож явах маш сайн шүү. За таны харин одоо сахиусан одоо таны энерги ямар хөө надад харцгаая. Хүч. Нэгдүгürt энерги болон та сэтгэл зүйн хувьд үнэхээр хүчтэй, тамирт ихэдтэй юм ийм тийм гүрийд төрлийн хүн байна. Нэг талаас бол сайн зүйл. Гэхдээ нөгөө талаас бодож үзээрэй. Энэ хүч дангаараа бол яг үндэ хиймэрл унаанаас зүр явдгүй. Хиймэрлэндээ сайтай байлаа гэдэг чи одоо казинод бас хэцүү үстэй. За яг хөө хэдэн цаас болсон ч гэсэн том зургаар түүхрийг гэх шиг. Танд бол үнэхээр таны энерги бол одоо үнэхээр хүчтэй, тэнхээтэй сайн байна гэвэл байна. Гэхдээ энийг зөв тал руу чиглүүлэх, зөв тал руу ухааруулж авбал жигэн мууаас найвар нэг юм шүү гэдэг үзэл энэ гарч байгаа юм. Битгий өөрийгөө яана энэ барина гэж битгийх бод бүх юм ерөнхий талаараа сайхан зөв зүйл байгаа. Хамгийн гол анхааруулцаа зүйл гэвэл чиглэлээ маш сайн бодож авах бүх юм сайхан болчихно гэж байна. За ингээд одоо 3 дахь өдөр маань дууслаа. Өдөр дэвтэн таалагдсан бол лайкаараа шеэрээ subscribe дараад дэнэш маш баярлалаа. Мөн одоо хөдөлгөөний утган дээр юу хийх ёсны хол зорилготой нийлүүлэлт хэмждэг хөвчөлт явуулалт хэрэгжүүлсэн сайхан манифест хийгээ залбирлууд өрөөдөр их болно. Тэгээ та бүхэнд хамгийн сайн хүсээрэй. Мөн та бүхэн тарах үзүүлбэр байгаа бол та бүхэн миний Facebook, Instagram хaalбараар нэл хараач юм нэл очлог байгаа. Та бүхэн байнга стресстэй хэцүү төвхтэй ингээд хэцүү байгаа та бүхэн энерги цэвэрлэг оргил авсыг санал болгож байна. Ердөө 10 сарын давстуусан дороод 10 сарын мишрыг гадар аюул сайхан авшираад гараад ирсэн маш заяа. Тэгээс сүүлд нэг юм хэлье. Хүмүүстэй маш сайн ярилц. Өөрөө дотоод бодлоо сайхан зэгцэл. Тэгэхээр сайхан болчихсон заяа. За одоо ингээд та бүхэн тэгээ дараагийн үзүүлэлт дээр оролцъё. Сайн сайхныг хүсье.